Надад Монгол банкнаас 2 асуулт. За, хяналтын зөвлөлөөс нэг асуулт байна. За, хяналтын зөвлөлөөс эхлээд асуучих. Энэ та бүхний гаргасан санал зөвлөмжөн дээр улсын хурал эдийн засгийн байнгын ороонд хандаж гаргасан санал зөвлөмжөн дээр 2.1.2 дээр байна л да. Монгол банкны тухай хуулийн 38-ийн 3 дахь хэсгийн үйлчлэх хэсэг нь тодорхой бус байгаад анхаарах гэдэг. Тэгээ энэ хуулийн заалт яагаад үйлчлэх хэсэг нь тодорхой бус байгаа гэж дүгнж байгаа үндсэглэлийг тодорхой болгож өгч. Өөрөө энэ 50-ад тодорхой бус байна гэдэг нь өөр аягүй тийм тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Яг ямар зүйлийг хүсэж байгаа юм гэдэг. За, Монгол банкны хувьд энэ ирүүлж байгаа санал зөвлөмж, хяналтын зөвлөлөөс ирүүлж байгаа санал зөвлөмж 4 асуудал хүндсэн. За, энэ 4 асуудлын эхний 2 асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл Төв банкны тухай хуулийн 38-ийн штрих 1-р зүйлийн хэрэгжилт дээр одоо асуудал хүндсэн байна. 2012 оноос хойш энэ бол болохгүй байна л гэж дүгнэх гээд ингэж ойлгоод байгаа шүү дээ. За, мөн 38-ийн 3 дахь энэ тодорхойгүй үйлчлэх хэсэг нь тодорхойгүй байгааг өөрчлөлөд байгаа. Яаж өөрчлүүлэх гэдэг нь бас тодорхой бус. Тэгээ энэ 2 асуудал дээр Монгол банкны зүгээс ер нь юу гэж харж хандж байгаа юм? Монгол банкны зүгээс энэ эрх зүйн зохицуулалтаар ер нь анхаарах шаардлагатай асуудлууд дээр хяналтын зөвлөлийн байр суурьтай санал нэг байна уугүй юу? Энийг тодорхой болгоё. За, Монгол банкны тайлан дээр мөнгөн өргөнд гарсан өөрчлөлтийн хувьд дотоодын банкнуудад олгосон зээлийн хэмжээ 4% буурсан юм байна. Тэгээ мөнгөний бодлого жоохон чангаруулсныг нөлөө байх гэж бодож байна л доо. Тэгээ энэ арга хэмжээ, энэ бодлогын арга хэмжээ арилжааны банкнуудын зээлийн хүүгийн өсөлтөнд яаж нөлөөлөв? Үр дүнгийн нөлөөллийг асууж байгаа. Зээлийн хүүгийн өсөлтөнд яаж нөлөөлөв? Дотоодын бүтээгдэхүүнд ямар нөлөө гаргасан бэ? Банкнуудын нууц резервт яаж нөлөөлсөн бэ? Энэ дээр хийсэн судалгаа байгаа юу? За, эдгээр асуултанд хариулт авъя. За, ажлын хэсгийн 2 номер. За, хяналтын зөвлөл Уганбаатар өрөнд явагчийн асуултанд хариулъя. За, Монгол банкны Төв банкны тухай хуулийн 38 дугаар зүйл бол Төв банкны ашиг алдагдaltaй холбоотой хэсэг байгаа. Төв банкны 38 бол ашгийг хуваарлах тухай асуудал бий. Ашгийг хуваарлахдаа ер нь бол тухайн жилийн ашиг гэж юу хэлэх үү гэдэг дээр 38-ийн 1 дээр. За, тэгээ тухайн жилийн ашигаас хуваарлах ашгийг яаж тооцох вэ гэдэг нь 38-ийн 2 дээр. За, 38-ийн 3 нь бол тэр ашгийг цааш нь заалт ёсоор бол яах ёстой гэхээр улсын төсөвт өгөх ёстой гэдэг ийм заалт байгаа. За, энэ ашигтай ажиллаж явах үедээ бол өмнө улсын төсөвт өгж исэн ийм түүх бол байдгийн байлээ. За, сүүлийн та бүхэн мэдж байгаа 10 гаруй жил бол ийм кейс байхгүй. За, одоогийн үүсэж байгаа нөхцөл байдал тухайлбал энэ жилийн хувьд харах юм бол 1 их 80 гаруй төгрөгийн жилийн ашигтай ажилласан. Үйл ажиллагааны ашиг 1 их 80 гаруй төгрөгтэй байгаа. Гэхдээ өөрийн хөрөнгийн дутагдaltaй, хуримтлагцсан алдагдaltaй учраас нөгөө хуримтлагцсан алдаглаасаа хасагдаад ингэ бичигдээд явж байгаа. Тэгэхээр энэ заалтыг уншихаар Төв банкны хууль маань ямар логиктой бичигдсэн байна вэ гэхээр өөрийн алдагдaltaй ажилласан үе өөрийн хөрөнд дутагдсан үедээ энийг нь улсын хурал засгийн газраас бонд гарах маягаар шийдвэрлэчих нь тэгээд ашигтай ажилласан үедээ энийг яах вэ гэхээр улсын төсөв рүү шилжүүлнэ гэсэн ийм логикоор бичигдсэн. Гэтэл эхний кейс нь алдагдчихад байгаа. Алдагдaltaй байгаа энэ шийдвэрлэхгүй байгаа. Одоо ийм тохиолдолд ашигтай ажилласан үед юу болох вэ гэдэг бол тодорхойгүй болчихжээ гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Ер нь том дүнгээр нь харахаар бусад төв банкнуудыг ялангуяа хөгжилтэй орнуудын төв банкнуудыг харахаар энэ улсын төсөв болон төв банк хоёрын хоорондын шилжүүлэг бол нэг тийм өргөн явагддаггүй юм билээ. Одоо тухайлбал ашигтай ажилласан үед ашиг нь хуваарлцахад дараа нь дахиад алдагдaltaй ажилласан тохиолдолд энэ буцаад нөгөө бондороо нөхөгдөх үү, бонд гарлаа гэтэр бонд буцаад иргэн төлөгдөх үү гэдэг иймэрхүү айгүй бол асуудалтай байдаг учраас ерөнхийдөө хоорондоо нэг шилжүүлэг хийдэггүй ийм зохицуулалттай болов гэсэн би бол урьдчилсан байдлаар ийм судалгаа дүгнэлт хийсэн байгаа. 38-ийн 3 дээр байгаа нөхцөл байдал бол ийм байна. Ажлын хэсгийн 5 номер. Хуулийн хэрэгжилтийг тодорхой биш вэ гэдэг зүйл бичсэнийг та асуусан гэж ойлголоо. Тэгэхээр яг энэ нөгөө Төв банк алд дээр хөрөнгөний дутагдал үүсвэл засгийн газрын бонд гаргаж энийг ингээд нөхнөө гэсэн ийм ерөнхий заалтыг улсын хурал шийднэ гэсэн заалттай эзэж хэрэгжүүлээгүй. Тэр нь нөгөө эрх зүйн зохицуулалт нь яг яаж хэрэгжүүлэх юм гэсэн тодорхойгүй байгаагаас болж байгаа. Тэгээ яг би бол бас энэ төсөв дээр сангийн яамд ажилласан бас туршлагын дээр үндэслээд энийг ер нь нэг яавал бодиттой хэрэгжих вэ? Ямар аргаар шийдэх вэ? Төсөв дээр дарамт өгөхгүйгээр яаж шийдвэрлэж болох вэ гэдэг энэ шийдлийг хуулийн өөрчлөлтөөр маш тодорхой санал болгож байгаа.
Тэгэхээр бид бол төв банкны хууль дээр өрөөлбөл энэ яг За ажлын хэсгийн 5 номер гүйцэж хариулъя. Золж оруулах гишүүнийг асуулт асуугаад нэмье. 5 жилийн хугацаанд мэдээж нэг доор бид нар 1 жилийн дотор 4 их найдын засгийн газрын бонд бас гаргаад ингээд явах нь хэрэгжүүлэх талаасаа ч тэр за агуулга талаасаа ч зохимж учраас бид нар ер нь асуудлуудыг бол дунд хугацаанд шийдъя гэдэг 5 жилийн хугацаанд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тооцоолууд бол бүгдээрээ хийгдсэн. За хууль эрх зүйн хувьд яг зохицуулалтын тодорхой хуулийн өөрчлөлтүүдээр тусгаж өгсөн байгаа. Тэгээд энийг бол их хурлын ажлын хэсэгт бол эхний удаа танилцуулсан. Тэгээд цаашдын хилцүүлгийн хувьд би эдийн засгийн банкны орны гишүүдэд бол ялангуяа нэлээд дэлгэрэнгүй тооцоолол хуулийнхаа төслийг танилцуулах нь бол зүйтэй гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ асуудал бол тодорхой болоод энэ хуулийн өөрчлөлт орох юм бол шийдэгдээд явчихна. За мөнгөн хөрөнгөний өөрчлөлтийг та асуусан. Би яг нөгөө балансын аллын асууж байгааг яагаад учраас Өрөөдөө гишүүн тодруулъя. Мөнгөн хөрөнгөд гарсан өөрчлөлтийг л хэлээд байна л да. Тэгээ энэ дээр би танаа одоо тайлан дээрээс за энэ хяналтын зөвлөлийн гаргасан дүгнэлт тайлан дээр мэдээлэл доторч байна л да. Дотоодын банкудад олгосон зээл 2025 онд 4.1% буурчжээ. Тэгээ энэний нөлөөг хийсэн тооцоо байна уу л гэдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд зээлийн арилжааны банкны зээлийн хүүд банкнуудын резервт нөлөөсөн үү? Ажлын хэсгийн 5 номер. за би таны асуултыг ойлголоо. Энэ зүгээр энэ нөгөө манай дотоодын банкуудын зээл гэж юу бүртгэгдэж байгаа вэ гэхээр энэ нөгөө хөтөлбөр хэрэгжүүлээд урт хугацааны репо зээлийн тодорхой үлдэгдэл төлөгдөд яваад байгаа. Тэр хэмжээгээр буурч байгаа болохоос биш энэ нөгөө төв банкны өөрийнх нь нөөц юм уу ямар нэгэн манай мөнгөний бодлогын хэрэгслийн өөрчлөлт бол биш. Тийм учраас нөгөө мөнгөний бодлогын өөрчлөлт биш учраас энийг нөгөө зээлийн хүү болоод эдийн засгийн өсөлт бусад юм нөлөөллийн тооцоонд үл энэ орохгүй. Энэ зүгээр л нөгөө хөтөлбөрийн авсан зээлээ буцааж төлж барагдуулж байгаа л хэлбэр гэсэн үг. За Ганбаатар гишүүн асуулт асууя.